Хулгайч нар төр эргүүлэх гэж оролддог болжээ. Монгол Ардын нам улсын хурлдах бүлгээ хулгайчаар тодгойлуулсан байж таарлаа. Тэрийгэ мэдээд огцруулах гэтэл өнөөх нь харин хэрвээ тэгж байгаа бол засгийг чинь унгаана хэмээн шүд зүүн гүйж эхлэв. Хамгийн жигшүүртэй нь өөрийнхөө толгойлон оролцсон хулгайн хэрэгээр нээлтгэлэн засаг унгахаар зүтгүүлж эхэлж байгаа нь тэр аж. Тэрхүү хулгайн орон даяар тэмцэл өрнүүлжүүл жидүүгийн бүлэг хулгайн хэрэг бөгөөд одоо энэ хэрэг дээр прокурор шүүхэн хэрэг үүсгээд эхэлчихсэн байгаа. Жидүүгийн хэрэг нь яг үнэн хэрэгтэй хүрсгэн засгийн газартаа хамаагүй бөгөөд төсөв боловсруулах үед ч жидүүгийн зориултаар огт мөнгө оруулаагүй байхаа одоо эдний ичгээд байгаа мөнгийг улсын хурлаас олгосон болов та. Сангийн сайд нь үүнийг гэрчилсэн. Явж одоо хувааж авчихад байгаа жидүүгийн олон 10 тэрбум төгрөгийг тараа цацх ажлыг бүлгийн дарга Хаян Хэрваа өөрөө зохион байгуулж захиран тушаадаг байсан тухайга өөрийнхөө амаар гэрчилсэн билээ. За жижиг дунд үйлдвэрлэлийн төслөөс зээл авъя гэдэг асуудлыг бол надад гишүүний хувьд гишүүд хүн ханддаг аж ахуйн нэгж. Би хүн сүдэ аж ахуй үйлдвэрийн яамд бол албан бичгээл өгдөг. Одоо ийм компанийг хуулийн дагуу одоо хэрэг боломжтой гэвэл дэмжиж өгөөч гэсэн албан бичгээ хийж өгдөг. За удаа өмсөр ярихдаа би мөн адилхан. За энийг хуулийн дагуу хэрвээ боломжтой үнэхээр одоо дэмжих хэрэгтэй бол та нар дэмжиж өгөөрэй гэдэг. Ийм санал хэлдэг. Түгэржүүл баран түүний албан баланкан дээр bijigдсэн түүний гарын үсгтээ тулгын шаардлагууд олон нийтийн сүлжээнд нийтлэгдлээ. Энэ бол цэвэр улс төрийн дарга, улс төрийн нөлөөлөл мөн. Сайд Батцараг огцорсон харин гол зохион байгуулагч нь ялгуу үлдэх гэж оролцохоор барахгүй бүр төр эргүүлнэ хэмээн олон түмнийг урайлан дууцаар гүйж хэллээ. Ер нь энэ Хаян Хэрваа гэж хүн хамгийн осолтой этгээд болох нь ойрын хэдийн өдрүүдэд харагдаж байна. Эхлээд ерөнхий сайд хоёрт ял толгож олон нийтийг эмх замбраагүй байдлаар дурхирж байна хэмээн мэдэгдэж байсан бол одоо өөрөө засгаа унгаана хэмээн олныг үүмүүлэн дурхирч явна. Жидүүгийн зээлийг тараасан явдал засгийн газрыг буруутган баахад донгосон өөрөө хэвлэлийн хурал дээр жидүүгийн мөнгийг тараахыг би зөвлөдөг байсан хэмээн ард түмнийг дээрлэгсэн мэдэгдэл хийсэн. Тэгсэн хэрнээ жидүүгийн хэрэгээр одоо засгийг унгаана хэмээн солиорч явна. Энэ ер нь эрүүл хүн мөн үү? Эсвэл манан бүлэглэл бүр солиорч уу? Өчигдөрөөс эхлээд Хаян Хэрваагийн оролцоотой жидүүгийн хэрэг албан ёсны баримтаараа олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж эхэллээ. Хэрвээ миний нэр оролцсон буюу хамааруулдаггүй ихэд зээл авсан бол би өөрөө улсын хурлын гишүүнээс огцорно хэмээн мэдэгдсэн. Хэрвээ жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас ямар нэгэн хэлбэрээр би өөрөө болоод энэний хамааралтай манай өр хүүхдүүд зээл авсан байвал би улсын хурлаас өөрөө сайн дураараа гараад явахд бэлэн байгаа. Би ийм ёс зүгүүд оролцоогүй гэдгийг албасаар. За ингээд баримтууд дэлгэдлээ. Одоо Хаян Хэрваатай огцрох ёстой. Огцроос огсохгүй зохион байгуулалтаа луврыг зохион байгуулсан хэрэгтэй ял шийдэглээг хүлээх ёстой. Үүнийг та өөрийнхөө амаар хэлсэн. Жидүүтэй холбоотой түүний хэрэгүүд үгээр зогсохгүй. 2012 онд сангийн сайдаар ажиллаж байхдаа 32 тоо тушаал гайчиг гарган Дундгов аймаг руу 150 сая төгрөг, Завхан аймаг руу 500 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг жидүүгийн нэрээр гаргасан ба тэр мөнгөнд сүлдээ буцалтгүй тусламж болгон хувирсан байдаг. Мөнгийг гаргахдаа ямар ч тендер шалгаруулалт явуулаагүй бөгөөд энэ төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг 4-5 заалтаар зөрчсөн бөгөөд энэ хэрэг тэр ондоо замхан дарагдаж байсан тухайг нь олон нийтийн сүлжээнээс хайвал олдно. Хэлж байгаа юм ойлгодоггүй, хийсэн хэрэгээ сандаггүй ийм орон гарын хүн төр түшилцээ. Тэр бүхэл 65 гишүүнтэй намын бүлгийг толгойлоод явж байсан гэхээр үнэхээр жигшиж байна. Монгол Ардын нам одоо энэ этгээдээ намаас нь үлдэн хойж хуулийн байгууллагууд тушаасан дээр ах уу. Төрийг цэвэрлэх ажлыг Хаян Хэрваагаар эхлүүлье.